Болроо маань Микэ ингээ хичээл орж байгаа хооронд хаачаарай. За тэгээд хичээлийн дараа асуух зүйл байвал бүгдээрээ ярилцъя. За тэгээд цагийн юм цагтаа эхлэе. Би тэгээд юугаа дэлгэцээ ширэлчи. Өнөөдрийн гол заах гээд байгаа хичээлээ. За дэлгэц маань яагаад байна? Яг уу. Яа байж гараа хөө. За би презентацийн танилцуулаад явнаа. За хүмүүс ад жаргалаа өөрөө сонгодгоо гэдгийг бид нэр зөндөө сонссон. За тэгвэл үнэхээр яг өөрсдөө сонгож чадчихээн үү те? Үнэхээр бид нар өнөөдрийнхөө амьдралыг аргацааж амьдраад байна уу гэдэг талаар ярина. За тэгэхээр 2025 ондоо те амжилт бүтээлтэй өөрийнхөө мөрөөдлийн төлөө явахын тулд өнөөдрийнхөө 24 оныг дүгнж ингэж өөрийгөө харах хэрэгтэй болох юм байна. За тэгэхээр ингэж харахын тулд те та үнэхээр өсөн дэвчих тэр амьдралаар амьдраад байна уу? Эсвэл болвол тийм ээ нэг юм өнөө маргаашаа аргацаасан нэг тийм амь аргацаасан амьдралаар амьдраад байна уу гэдгээ өөрөө эргэж харах хэрэгтэй болох нэ. За тэгэхээр ингэж харахын тулд ихтэйд энэ өдөр хоногийг өнгөрөөж амь аргацаасан амьдрал гэж яг юу хэлээд байгаа юм бэ гэдгээ бид нар ойлгох хэрэгтэй болж таарад байгаа юм. За тэгэхээр энийг ингэж тайлбарлаад өгье. Тэгэхээр амь аргацааж амьдрна гэдэг чинь нэ шүү дээ тий. Уул нь бол өнөөдрийн болроо Мика хаагаарай. За тэгэхээр өнөөдрийн амьдралын энэ нэг өглөө босоол те явж байгаа. Тэгэл орой болж унтан унттлаа хийгээд байгаа тэр зүйлийг хэлээд байна те. Зөвхөн орон гэр идэх хоол, өмсөж зүүх те ингээл үр зээл, эсвэл ажил гэл ингээл аг наргүй гүйж байгаа маа бид нар. За болроо маань Мика хачаарай. За тэгэхээр ингээд цаг наргүй гүүгээд байгаа юм тий өглөө босоод бид нар чинь нэг хүүхдүүдэд цэцэрлэг сургуульд нөгөөл өөрөөсөө нэг 8 цагийнхаа ажил руу гүүгээд за тэгэл очиод тэндээ ядарч унтлаа ажиллаад орой ирээл ингээд нэг хоол ундаа хийгээл гэр орноо нэг жоохон янзсан болол тэгэл нэг тэр минь энэ минь яаж ийж ийн гээл тий нэг иймэрхүү амьдралаар өдөр хоногийг өнгөрөөгд байгаа энэ зүйлийг л нөгөө амиа аргацаасан амьдрал гэдэг байгаа юм аа. Тэ. Тэгээд нэг амралтын 2 өдөр болдог. За амралтын 2 өдөрт нь юу хийдэг вэ гэвэл за нэг айгүй болвол нөгөө цэцэрлэг сургуулийнхаа хүүхдийн хувцс хүнрийг угаах тэ хичээл номыг бэлдүүлэх ч юм уу. Эсвэл болвол нэг гэр бүлэрээ нэг айтайхан хоол хийж идээд өнгөрөх. За эсвэл болвол зарим нь нөгөө 5 хоногийн стрессээ тайлах гэдэг одоо шоудах ч гэдэг юм уу тэ нэг ингэсэн маягтай ер нь бидний амьдрал үргэлжлээд байдаг. За тэгэхээр энэ нь бол миний амьдрал бас айгүй олон жил үргэлжилсэн юм а. Яг нэг юм тулга тойрсон тэ. Яг үнэхээр тэгээд өсөөд дивжээд байгаа мó гэхээр үгүй тэ. Тэгээ бас ингээд юу ч хийхгүй байгаа мó гэхээр бас үгүй. Нэг ажилтай, тэ нэг бизнестэй. За тэгээд өглөө босоод тэр лугаа гүйж идэг, тэ. За тэгэл яг тэр нь ингээд миний хүсэл мөрөөдөлтэй нэг холбоотой мөн хөр үгүй. Яг л нөгөө нэг амин зуулга гэдэг юм а.
одоо зохион байгуулах, тэрийг зохицуулахын тулд ажиллаад байгаа тэр зүйл нэг хэдэн төгрөг олно. За тэгээд тэрийгээрээ нэг сард нэг эсвэл бол нөгөө 8 цагийнхаа ажлын хөлсийг авна. За тэрүүгээрээ нөгөө идэж уух юмаа бэлдэн, дээрэс нь үр зээлээ төлнө. За тэгээ өөртөө баг наасан юм байхгүй ингээд дуусна. Тэ. Тэгэхээр та нар маань ийм амьдралаар ер нь хэдэн жилиг үдэж байна тий? Хэдэн жилиг өнөөдөр өнгөрөөсөн бэ? За энийг би бас өөрөөсөө айгүй одоо бүр нухацтай асуусан байгаа. За үнэхээр өстой хангалттай олон жилиг ингэж өнгөрөөсөн байсан. Тэгэхээр энэ хооронд би зориггүй амьдраад байсан юм уу гэхээр уг нь их зоригтой юм шиг амьдраад байсан. Тэ өглөө хосол заастаа өнөөдөр тэрийг тэгж амжуулна гэл айгүй урт ажлын лист гаргаал заастаа тэрийгээ ч амжуулчлаа энийгээ ч амжуулчлаа за нөгөө хүүхдийнхаа багштай уулзчлаа заастаа өнөөдөр очиод төлбөр тооцоогоо хийчлээ гэл ингээ гүгээд байгаа. Энэ нь яг үнэндээ зориг юм шиг харагдаад байгаа боловч бидний хүсэл мөрөөдөлтөд ерөөсө огтоос холбогддгүй зүйл. Энэ нь амь арга цаасан зүйл. Өнөө анхан шатныхаа хэрэгцээг бий болгох гээд гүйж байгаа тэр зүйлүүд болж таарж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ амьдралыг цаашд нь үргэлжлүүлээд авах юм уу? Цаашдаа одоо ингээл насаараа ингээл амьдрал ингээл дуусах юм уу гэдэг энэ асуултыг бид нар өөрсдөөсөө асуух хэрэгтэй. За тэгтээ бид нарт заримдаа энээс өөрөөр амьдрах одоо тийм сонголтгүй мэт санагддаг үеуд байдгаа. За үнэхээр тийм үеуд ирдэг бас. За тэгэхээр энэ ч гэсэн надад бас тулгарч исэн. Тэгэхээр энэ нь юу вэ гэвэл би өөрөө дөнгөж 20 гараад явж хахад ингээд аав маань нас орсон, ээж маань 3 жил хэвтэрт байсан. За тэгээд ээж маань нас ороод жил гарan болж хахад эгч маань нас орсон. Тэгээд би өөрөө хүнтэй цугаагүй, өөрийн гэсэн орон гэрчгүй, өөрийн гэсэн тийм сүрхий мундаг одоо сурсан мэдсэн ч юмгүй байж захта 9 настай дүүгээ аваад ингээд тий амиа арга зах гэж амьдарч исэн он жилүүд надад бас байдаг юм аа. Тий. Тэгээ яг энэ үед бол өстой нөгөө түрээсийн байраа тий нэг өрөө хөслөөл тэгэл тэрнийхээ төлөө нэг ажил хийгээл тэгэл нөгөө мөнгөө төлөөд үлдснээр нь идэж уух тэг өмсөх зүүх юм аваад ингээл одоо яваад исэн. Тэгэхээр хүнд ийм амьдрал бас тий одоо ийм мөчүүд бас ирдэг юм аа. Гэхдээ энэ мөчүүд чинь бас өдөр болгон биш байдаг байхгүй юу? Өдөр болгон ингээл хүн нас бараад өдөр болгон бид нэр ийм хэцүү зүйлтэй тулгараал те өдөр болгон нөхөртөө араараа тавиулаад ч юм уу өдөр болгон ингээд амар хэцүү яваад байдаг бас биш байгаа юм. Тэгвэл яг ийм өчүүдээс бусад үеүдд нь бид нар яаж амьдраад байна? Тэ нөгөө амиа аргацах гэдэг ийм хөвчлээрээ тэр зуршлаараа амьдраад байна уу? Эсвэл бол арай өөр тэ нэг өөр юм нь хүсэл мөрөөдөл юу вэ? Би чи энэ хорвоо дэлхий дээр яах гэж төрсөн юм бэ? Тэгээ би ерөөсөө ингээл нэг за бага насандаа нэг айлд төрлөө. Тэ тэгэл нэг сургууль соёлоо төгслөө. За тэгэл нэг хүнтэй суугаал за нэг хүүхэдтэй болоод тэгэл нэг ажил хийгээл тэгэл хүүхдүүдээ их сургуульд оруулаад хүнтэй суулгаал тэгэл тэр хүүхдүүдийнхаа хүүхдийг хараад ингээл миний амьдрал дуусах юм уу? Би ингэх гэж л ирсэн юм уу? Гэдэг энэ зүйлийг асуухаар бас үгүй юм шиг байдаг. Тэгээ бид нар дотор нэг юм нэг л юм болохгүй байна. Нэг л миний тэр нэг юм хүсэл мөрөөдөл гэдэг юм байсан штэ. Би чинь хүүхэд байхдаа зөндөө сайхан юм хүсэж исэн штэ. Яагаад тэр олгон одоо миний амьдралд ирэхгүй байна? Яагаад болохгүй байна? Тэ ингээд ийм асуудлуудтай тулгараад эхэлдэг. За тэгээд ийм үед бид нар үнэхээр тийм баяр жаргалтай, аз жаргалтай, инээсэн, ханиасан ингээд нэг юм сэтгэл тайван амьдрахгүй байгаа байхгүй юу? Нэг л юм дутуу. Ингээл харахаар одоо гэр орон байна, хүр хүүхэд нь байна, нөхөр нь байна, сайн ч мууч байсан нэг ажил байна гэд байгаа даа юм шиг мөртлөөсөө цаанаа сэтгэл дотроо нэг л юм хоосон, нэг л юм дутуу, нэг л юм болохгүй байгаа мэдрэмж. За тэгээд гэр бүл үүсгээд амьдарч байхад тэр гэр бүл дотор хань ижилтэйгээ ямар харилцаатай байгаа юм? Өөр хүүхдтэйгээ ямар харилцаатай байгаа юм? Өнөөдөр чиний одоо хийж байгаа ажил чинь чамд хангалттай хэмжээний мөнгө төгрөгийг олж өгч чадж байгаа мó? Тэ? Эсвэл бол тэр ажилдаа чи дуртай юм уу? Дургүй юм уу гэд ингээл зөндөө асуудлууд гарч ирээд байдаг. Тэгэхээр чин бид нар нэг юм сонин нэг л юм болохгүй байгаа гэдэг энэ мэдрэмжээ өөрөө зөв танихгүй байгаа учраас яадаг вэ гэхээр өөр бусд хүмүүс рүү энэ алдаагаа чихэж эхэлдэг. Энэ хүнтэй л дэмий сууж. Энэ хүн намайг ингэж зовоосон болохоор би ингэж амьдраад байна. Манай нөхөр халамжгүй учраас би хүүхдүүдээ ингэж тэжээхээс өөр аргагүй. Би одоо сурж боловсрож өөрийнхөө хүсэл мөрөөдлийн төлөө явж чадахгүй байна. Тэ? Эсвэл энэ хүнээс л салууд одоо нэг зүйл болох байхаа гэдэг ч юм уу. За эсвэл бол одоо аав ээж маань намайг өстө дургуй мэрэгчлэр нь сургасан юм. Эсвэл бол би энэ мэрэгчлийг сонгохгүй байх байсан юм. Би энэ ажилд дургуйч гэдэг юм уу те. Ингээд эсвэл бол одоо энэ Монгол улс нийгэм ерөөсө болохгүй байна. Ерөөсө
алдчихж байгаа юм алгаач гэдэг юм уу те. За иймэрхүү зүйл рүү хийгээд ингээд өөртөө ингэж орчуулад ингээд яваад идэм юм а. Өөрийнхөө энэ нэг юм хоосон юм дутуу байгаад байгаа мэдрэмжийг тэр зүйл рүү одоо хийгээд яваад идэг байна шүү дээ. Тэгэхээр эн чинь ерөөсөө өөрт ямар ч тийм ад жаргалгүй те нэг юм сонирн байдалд хүргээд байгаа байхгүй юу. За тэгвэл одоо энд бүр нэг зүйлийг тодорхой болгоод үгэй. За бидний одоогийн амьдарч байгаа амьдрал за миний бол хувьд те аав ээжтэйгээ амьдарсан 18 жилээ хасаад за тэгээ хүнтэй суугаад ингээд уучраа олсон жилүүдэд хасах юм бол нэг 20 гаруй жил би яг ийм амьдралаар явсан юм а. За энэ амьдрал нь юу вэ? Ерөөсөө л ингээд өглөө босоод орой хүртэл ажил. Тэгэл хүүхэд гэр бүл тэгэл нэг цэцэрлэг сургууль за тэгэл нөгөө байрны зээл тэгэл нөгөө хоол хувцас сунар тэг ингээ манай монголчин яаж явах дөрөв улиралтай за тэгэл ингээл энэ бүхний төлөө өдөр шөнөгүй гүйсэн. Үнэхээр гэртээ гараа хумхаад суугаагүй. Нөхөр минь ч ажил хийсэн, би ч ажил хийсэн, аль аль нь гүүгээл тэ ийм ч юм болгочих юм болов, тийм ч юм болгочих юм болов гэж янз янзын юм ихэлж үзээл тэ тэрэндээ алдаж үзээл, онж үзээл ингээл гүүгээд исэн. За энэ амьдралаар би 20 гаруй жил явсан юм аа. Гэхдээ энэ амьдралыг эргээд харах юм бол зориггүй бас биш юм шиг байгаа юм. Одоо энэ том дугуй дотор яваад байгаа амьдралыг ярьж шүү. Тэгэхээр энэ нь юу вэ гэхээр штэ. Яг ингээд өглөө босоод би зоригтой байна штэ. Хүүхдээ сургуульд нь хөргөж өгөн, цэцэрлэгт нь хөргөж өгөн, орой аавна. Тэг өнөөдөр ажиллаа хийн. За хаста маргааш тэгж байгаа тэрэндээ нэг гутал авч өгөн. За энэ сарын 15-нд зээлээ төлнө гэл. Энэ амьдрал чинь зоригтой юм шиг харагдаад байгаа. Тэгээ бид нэр зоригын төлөө гүгээд байгаа юм шиг байгаа. Тэ? Гэтэл энэ амьдрал дотор чинь чи өөрөө байхгүй болсон байгаа байхгүй юу? Яагаад өөрөө байхгүй гэж хэлээд байгаа вэ гэхээр бидний нөгөө хүсэл мөрөөдөл энд явж байгаа байхгүй юу? Энэ тойргоос гадна миний хүсэж исэн амьдрал. Миний хүсэж исэн амьдрал юу юм бэ? Нөгөө санхүүгийн эрх чөлөөнд хүрэх те өнөө өөрийнхөө дуртай зүйлээр одоо ажиллаж те тэрнээсээ ингэж мөнгө төгрөг олж те тэгээд бас гэр бүл маань ингээ амар гоё аз жаргалтай те ингээ хоорондоо эвтэй найртай үр хүүхдтэйгээ ойлголцсон одоо ийм сайхан амьдралыг би хүсээд байгаа. Гэтэл өнөөдрийн миний 20 гаруй жил ингээ зүтгэцэн те өдөр шөнөгүй ажиллаад зүтгэцэн энэ амьдралаас энэ тойргоос гараагүй үед бид нар энэ хүсэл мөрөөдөл гэдэг зүйл рүү очиж чаддгүй маа гэдгийг ингээ аюулсаа ойлгосон байхгүй. Тэгэхээр яаж ойлгосон бэ гэвэл мэдээж багшийнхаа одоо шархны хичээл сууснараа тэ шархнаасаа бага насны тэр шархнаасаа өөрийнхөө тэр буруу итгэл үнэмшлээсээ тэ салсан учраас миний энэ хүсэл мөрөөдөл би энэ хорвоо дэлхий дээр яах гэж ирсэн бэ гэдэг энэ зүйл тодорхой болж эхэлсэн байхгүй. Тэгтэл энэ зүйл маань энэ бидний одоо өдөр шөнөгүй ажиллаж гүгээд байгаа зүйл дотор нь байдаг зүйл биш байгаа байхгүй юу? Бид нэр ийшээгээ явах нэг ч алхам хийгээгүй байдаг. Тэгэхээр бид нар нөгөө өдөр хоногийг аргацааж амьдарч байгаа энэ зүйл дотроо яваад ахаар юу болдог вэ гэхээр энэ нь ерөөсөө сүулдэ зуршил болчдөг. Эхлээд бол яг хав те миний хувьд гэх юм бол хүнд хэцүү үеуд байсан. Үнэхээр би тэр үед та нэр мөнгөний төлөө явахаас өөр аргагүй байсан те. Өдөр хоногоо би талхныхаа мөнгийг яаж олох вэ? Би одоо те байрныхаа мөнгийг яаж өгөх вэ гэдэг дээр явж исэн байгаа юм. Зөвхөн тийшээ анхаарад. Гэтэл би өөрийнхөө хүсэл мөрөөдлөөс улам холдож исэн. Би бүр бага байхасаа л ингээд хүмүүст нэг юм гоё өөрийнхөө чаддаг мэддэг зүйлээр туслах юмсан. Тэгээ би сэтгэл зүйч болох юмсан гэж аягүй хүсдэг байсан хэрнээ би нягтлан мэрэгчлээ. Тэгээд миний хийгээд байгаа бизнес ерөөсөө тэр сэтгэл зүйтэй холбоотой биш. Тэгээ тэрнийхэн төлөө ямар ч алхам үйлдэл хийгээгүй. Тэгсэн хэрнээл нууцхан зүрх сэтгэл дотор маань нэг юм нэг хизээ нэгэн цайхан цагт би өстө нэрээ өөрийнхөө хүсэл мөрөөдлөөр амьдрнаа. Би өөрийнхөө дуртай зүйлийг хийнэ гэдэг нэг юм хизээч бүтшгүй тэр хизээ нэгэн цаг нь одоо хизээч ирэх юм бүү мэд те ийм амьдралаар амьдраад явж исэн юм аа. За тэгэл энэ тойрог дотроо нэг л чухал одоо зоригтой хүн те тэгэхээр бидний зориг гэдэг чинь энэ өдөр тутмын амиа аргацаасан амьдрал биш байдığım байна гэдгийг би Наара Томсон багшийн сургалтанд суугаад ойлгосон байхгүй юу. Би чинь зүгээр л нэг юм тойрог дотор тэгээ зүгээр л нэг идэж уух, өмс зөөх, нэг хоноглох орон байр энэ зүйлийг л хайгаад явж байгаа юм байна шүү дээ. Энэ зүйлийнхаа төлөө л би өнөөдөр амьдарч байгаа юм байна гэдэг зүйлийг харсан юм аа. За тэгээд сүүлдээ би ингээд нэг оёдлын бизнес эрхэлж ийсэн. Хуваараа нэг жижигхэн цэгтэй. За тэгээд тэндээ бас нэлээдгүй олон жил ажиллачихсан тий. Тэгэхээр чин мэдээж би сэтгэл зүйч болохын төлөө тий юу ч хийхгүй би юмаа оёол суугаад байвал би хизээч сэтгэл зүйч болохгүй шүү дээ. За нэг насны эцэст за би нэг 70 80 наслтгийн байлаа гэхэд би нэг би чинь оёдлчин хүн байсан шүү дээ. За би нэг нягтлан мэрэгчлээ байсан юм а гэл
Тэгээл дуусах гээд байгаа байхгүй юу? Тэгэхээр бидний дотор үүсээд идэг тэр нэг хоосон нэг юм дутуугийн мэдрэмжтэй нэг л юм би өөрөөр амьдрах ёстой штэ, би өөр байх ёстой, би нэг л өөр юм хийх ёстой, би энэ ажилд юусоо дургу байгаад байна, би эндээс яаж гарах вэ гэдэг байгаа. Тэр хоосон мэдрэмж чи юуг илэрхийлээд байгаа вэ гэхээр чи хүсэл мөрөөдлийнхөө төлөө юу ч хийхгүй байна, чи өөрийнхөө төлөө юу ч хийхгүй байна л гэсэн үг. Тэр чин дотоодоос чин дуурайд байгаа байхгүй юу? Хүүе чи одоо намайг хараач тий. Хүүе чи одоо нөгөө хоёулаа чи нөгөө яана гэсэн билээ дээ тий. Нөгөө сэтгэл зүйч болно гэсэн яалаа. Нөгөө хүн амьтанд сайхан туслана гэсэн яалаа. Нөгөө дуртай мэрэгчлэрээ мөнгө олно гэсэн яалаа тий. Одоо нөгөө нөхөр мөхөртөөгөө үр хүүхдтэйгээ амар сайхан амгалан тайван байна гэсэн яалаа. Тэ тэд нар чи юу олж гинэ гэд тэд нар чин дутагдаад байгаа учраас биднэрт тэр хоосон нэг л юм дутуу байгаа тэр мэдрэмжүүд зүрх сэтгэл дотор маань яваад идэг байна шүү дээ. Гэтэл бид нэр ийшээгээ гарч явах ёстой юм байна гэдгээ ойлгохгүй энэ тойрог дотроо л байгаад байдаг. Тэгээ өөрийгөө би одоо би яг энэ том тойрог дотор байж байгаа хүмүүсийг та нар ямар ч зориггүй байна гэж би хэлэхгүй л дээ. Эн чинь яг л зоригтой байгаа юм шиг санагддгийн. Яалтчгүй л ингээл банкныхаа мөнгийг төлөхгүй л яалтчгүй л мөнгөний төлөө яваад яалтчгүй л хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлөхгүй яваад байгаа юм чинь зориг юм шиг санагдаад байгаа байхгүй юу? Гэтэл тэр нь яг үнэндээ чиний зориг биш, чиний хүсэл мөрөөдөл биш, чиний энэ хорвоодоор ирсэн тэр утга учир бол биш байна. За тэгээд яг хав энэ дотор айгүй сайн амжилттай явъя. За мөнгө олж гин. За нэг байртай боллоо. За хүүхдүүдээ нэг их гайгүй сургуульд сургалаа. Ингээд яваад байгаа боловч тэ үнэндээ чи хүүхдтэйг ойлголцож байгаа юм уу? Үнэндээ чи тэр гэр орондоо тайван амгалан байж чадж байгаа юм уу? Үнэндээ чи баг гэртээ хитэн цагийг өнгөрүүлдэг. Чи тэр нөгөө одоо 100 саяар авсан байшин дотроо ер нь очиж хонохоос өөр ямар ажил хийгээд байна? Тэр дотор байна уу? Байдаггүй шүү дээ. Бид нар хаана байдаг вэ гэхээр гадуур нөгөө энэ тэ амар их үр зээлэр авцсан байрныхаа мөнгийг төлөхөд өдөр шөнөгөө ингээд дөрөв мөчөөс санжтал ажиллаа явж байгаа байхгүй. Тэгээ өөрөө тэр амьдрал дотроо байхгүй. Тэгээ хүүхдүүд чинь аль эрт та нараас холдоо явчихсан байдаг биднээс. Яагаад гэвэл ээж аав нь хажууд нь байхгүй байгаа юм чаа. Тэгээд бид нар гинт эргэж харангуйтаа та нарын төлөө ингэж зов зүдэрч амьдарч гин. Тэгж яхад та нар байж байгаа царайгаа хар. Чиний сургалтын төлбөрийг төлөх гэж явж гин. Тэгж яхад чи ийм байлаа. Тэ чи дууга хураалаа, чи уураллаа, чи ингээд одоо тэ миний хүүхэд одоо нэг юм сонирн болчих. Одоо юм сэтгэлгүй байна. Бид нарт туслахгүй байна гэдэг зүйлийг ярьдаг. Тэгээд ингээд одоо бүх төлбөр мөнгө чинь төлчөөд тахад чи ямар юм одоо итгэхгүй юм бэ? Чи яагаад хичээлээ сайн хийхгүй байгаа юм бэ? Чи яагаад онц тун авахгүй байгаа юм бэ? Чи яагаад гэдэг ингээд хүүхд рүүгээ одоо яриад иждэг байна шүү дээ. За тэгэнгүүтээ нөхөртөө юу гэж гомдолдог вэ гэхээр би чамтаа суугаагүй байсан бол би ингэж амьдрахгүй байсан юм. Би өөр амьдрах байсан юм. Би өөрийнхөө хүсэл мөрөөдлийн ажлыг хийх байсан юм. Би өөрийнхөө хүсэл мөрөөдлөөр явах байсан юм. Тэгээ ингээл одоо би өөрийнхөө одоо юу гэдэг чинь дуртай зүйлийг хийгээд өстой ингээ хад жаргалтай явах байсан юм. Би чамтаа суусан учраас би зовж гин. Гэдэлтэй. За эсвэл зарим нь ерөөсөө Монголд байгаа болохоор л би зовоод байгаа юм байна. Энэ нийгэм чинь болохоор болцсон юм байна. Би эндээс одоо явна. Би Солонгост л явж ажил хийнэ. Би Америк руу л гарч харалмаар байна. Тэгчүүлэл ингээ бүх асуудал нь шийдэгдэнэ гэж ойлгоод байгаа. Гэтэл яг үнэндээ энэ бидний дотор те ингээд ийм хоосон байгаад байгаа энэ зүйл чинь юу биднээс хүсээд хүлээгээд бид нарыг ингээд тавчтуулаад ингээд байгаа вэ гэхээр хүүе чи амьдрал дотор алга байна штэ те хүүе чи нөгөө нэг хүсэл мөрөөдлөө те биелүүлэхгүй байна штэ хүүе чи хүсэл мөрөөдлийнхаа төлөө нэг алхам хийхгүй байна штэ те хүүе чи өнөөдөр одоо өөрийнхөө төлөө юу хийсэн бэ гэдгийг чинь өөрөөс чинь асуугаад байгаа байхгүй юу. За тэгэхээр би энэ нэг тойрогт энэ том тойрогт те өглөөнөөс орой хүртэл ажиллаж те их мундаг ээж, мундаг эхнэр, за тэгэл мундаг ах дүү, те мундаг эгч, мундаг дүү одоо юу ч байдгийн тийм хүн байх гэж асар их хичээж ингэж амьдрсан. За тэгээд энэ хичээлтүүд одоо яг юунд одоо хэрэгтэй байсан бэ гэхээр надад огтхон ч хэрэгтэй байгаагүй. Би өөрийнхөө хүсэл мөрөөдлийн төлөө явчвал амиа ботцсон юм шиг одоо болох гээд байгаа юм шиг санагдал. Тэ би хүүхдүүдээсээ урвал одоо өөрийгөө нэгт тавиад байгаа юм шиг санагдаал.
Тэгээд дандаа өөрийгөө гээсэн, орхисон. За би яахав дараа нь. За би тэгж жагаад болно. Би нөгөө хизээ нэгэн цагт гэдэг юмаа хүлээж байгаа шүү дээ. Хизээ нэгэн цагт одоо ингэх юм шиг байгаа. Хүүхдүүдээ бүгдийг ингээд их дээд сургууль төгсгөөд сайхан амьдралтай болгоод үр хүүхдийг харж өгчөөд тэгээд тэр хүүхдүүдийн маань амьдрал ингээд нэг цэцэглээд нэг санаа зовох зүйлгүй болоод ирэхээр нь би нөгөө хүсэл мөрөөдлийнхаа юм их хийх гэж явах юм шиг байгаа. Тэгвэл оройтно манайхаа. Тэгвэл аяггүй аз жаргалгүй амьдрна. За тэгэхээр энэ тойрог дотор амьдарч байхдаа би юу хийж исэн бэ гэхээр штэ. Би өглөө босоод ингээд нэг сайхан дээшээ тэнгэр хараад, нар хараад, нэг юм уужуу тайван амьсгаа аваад, тэг ингээд нэг юм баярлж цингээд, гадаа байгалыг хараад бишрээд. За ингэж явж исэн түүх надад байхгүй. Бушуухан шиг л автобус руугаа гүгэл, бушуухан шиг л ажил руугаа гүгэл, ерөөсө газар шагаагаал нэг хөлийнхөө мөрийг хараад, тэ гүйж очиод нөгөө нэг замаараа яваал, баг нэг газараа очиод, за ингэж явсаар 20 жилийг өнгөрөөцсөн байгаа. Тэгээд надад ингээд амар харамсалтай байгаад байна шүү дээ дотор. Надад нэг л юм дутуу байгаад байна шүү дээ. Надад нэг л юм тий онцгой мэдрэмжийг өгөөд байна шүү дээ надад. Тэгчээд би юу хүсэж байгаагаа ойлгоогүй хамгийн сонин нь. Би юу хүсэж байгаа юм бэ? Би юу хүсэж нэг юм сонин дутуугийн мэдрэмжтэй байгаад байгаа юм бэ? Гэхдээ ер нь яг одоо миний амьдралд юу тохиолдоод те нөхөр надад яаж хандаад, хүүхэд надад яаж хандаад, амьдрал минь ямар болчвол одоо би нэг юм аз жаргалтай боллоо гэж өөрийгөө ойлгох юм бэ? Гэт бодохоор нөгөө би хорвоо дэлхий дээр яах гэж төрсөн бэ гэдэг асуудал руу ч орж ирэхлээд байгаа байхгүй юу? Тэгэхээр л хорвоо дэлхий дээр ямар ч утга учиргүй ирсэн хүн гэж ерөөсөө байхгүй шүү дээ. За тэгэхээр бидний одоо миний өнөөдрийн хамгийн гол хэлэх гээд байгаа зүйл нь энэ өнөөдрийн одоо өдөр хоног өнгөрөөгөөд амьдарч байгаа энэ амь арга цаасан амьдралаасаа бид нэр гарахгүй болвол хизээч бидний тэр хүсэж мөрөөдсөн сайхан амьдрал ирэхгүй тий. Би мэдээж оёдлоо хийгээл тэр ажил дээр өдөр шөнөгүй суугаалах юм бол хизээч би сэтгэл зүйч болж чадахгүй шүү дээ тий. Хизээч би одоо тэр коуч болж чадахгүй шүү дээ тий. Хизээч би дуртай ажиллаа хийж чадахгүй шүү дээ. Тэ хизээч би нөхөртөөгөө тэр амгалан тайван тэ инээж ханаагаад нөгөө олон одоо төгрөгийн үр зээлэр авсан гэр орондоо өөрөө амьдарч тэ тэр дотор амарч хэвтэж чадахгүй шүү дээ. Эн чинь зүгээр нэг буудлын ирээд хоноод явдаг газар шиг болоод байна шүү дээ. За энийг би Нара Томсон багштайгаа уулзраад ойлгосон учраас энэ хүсэл мөрөөдлийнхөө төлөө алхам хийж эхэлсэн юм аа. За энэ дээр би ахаад нэг юм хэлээд тахын. Энэ нь болохоор юу вэ гэхээр ингэж явж байгаа те ингээд зөвхөн өнөө маргааш одоо маргааш яах вэ? Маргааш байрны мөнгө одоо нөгөөдөр хүүхдийн сургалтын төлбөрийн мөнгө тэгээ дараа нь хоол ундны мөнгө гэд гүүгээ явж байгаа үед байна шүү дээ те. Бид нар ерөөс ингэж өдөр хоногийг аргацаагаад явж байхдаа яг юунд тэр өөрийнхөө одоо тэр чухал цаг юунд тэр өөрийнхөө чухал энерги гэдэг зүйлээ зарцуулж байгаа юм бэ гэдгээ мэддэггүй явд юм билий. За тэгээд ингээ явж байгаа үед яадаг гэж нөгөө нэг юм одоо амжилттай тийм ингээд өөрийнхөө хүсснээр хүсэл мөрөөдлөө биелүүлээд явж байгаа тэр хүмүүсийг харахтаа юу гэж ойлгодог вэ гэхээр эдгээр баг юм тустай заяатай төрсэн хүмүүс. Тэгээ өөртөө аюу худлаа худлаа орчуулга хийдэг. Ямар орчуулга хийдэг вэ гэхээр за ингээл ямар над чиг өмчөн өрөөсөн биш бодвол аав ээж нь мундаг байсан юм байлгүй дээ. Тэ эсвэл бол энэ хүүхдийг одоо багаас нь тэр одоо гадаад хэлийг сургаад одоо гадаад оронд нь амьдруулсан болохоор л тэгж байгаа. Эсвэл энэ ардаа аягуулсан одоо ах дүүтэй байсан учраас л энэ хүн мундаг яваа бах. Тэ эсвэл бол одоо аав ээж нь одоо ийм бизнес эрхэлдэг учраас баг тэ одоо бизнес тийм ухаантай. Тийм учраас одоо ийм мундаг яваа юм байна. За би болвол ингэж чадахгүй байгаа нь нөгөө одоо аав ээжээс тэ нөгөө нийгмээс нөгөө миний одоо юм сураагүйгээс нөгөө миний энэ нөхөртөө сууснаас нөгөө миний өвгөнд ордгоо хүүхдүүдээс болж гинэ. Тэгэл би аз жаргалгүй яваад байгаа юм байна гэдэг нэг ийм сонин зүйлийг өөртөө орчуулж өгөөд явж идэг. За тэгвэл өсөж дэвчхийг тий одоо өсөж дэвчхийг ер нь хүсдэггүй хүн гэж байхгүй шүү дээ. Би танараасаа одоо өсөж дэвчхийг ер нь хүсэж гин үү та нар гэдэг юм бол оо yes хүсэж гин бүгдээрээ хүсэж гин энэ ч одоо хүн ер нь дандаа дээшээ дэвший гэж бодож амьдрдаг штэ гэж хэлэн тий. Тэгэхээр би ч гэсэн бас яг ингэж бодож амьдрж гин гэж өөрийгөө ойлгож исэн. За тэгвэл үсрээд би дээшээ дэвшихдээ юу хийж исэн бэ? За нэг ээлжийн ахлагч.
За нэг нягтлан борлуулалтын нягтлан. За нэг одоо юу гэдэг нь хүүхд хамгааллын байгууллагын нэг мэрэгжилтэн. За эсвэл бол одоо нэг хуваарай бизнес эрхэлсэн нэг эмэгтэй. Гэхдээ эн чинь миний мөрөөдлийн амьдрал биш байсан. За тэгэхээр энэ нэг аа, та нартай түрүүн би хэлсэн шүү дээ нэг. За ингээд амьдралд ийм хэцүү зүйлүүд яалтчгүй өдөр хоногийг ингээд арга цаахаас өөр аргагүй ингээд сонголтын дээр ирчихэж байгаа юм шиг тэр зүйлүүдээс тэгээ болоод одоо бид нар ийм ам арга цаасан амьдралаар амьдраад байна уу гэх тэгэхээр энэ ам арга цаасан амьдрал гэдэг чинь өдөр болгон тохиолдоод байдаг зүйл биш шүү дээ. Уг нь тэр нэг ийм хэцүү хүнд зүйлүүд те. Тэгэхээр энэ нь бас яадаг байх вэ гэхээр ийм ам арга цаасан амьдралаар амьдраад ахаар сүултээ энэ зуршил болоод биднэрт суучдаг. За би хүнтэй суухаас өмнө те үнэхээр амиа харгацаж амьдарч исэн. За гэхдээ хүнтэй суусан. Хүнтэй суугаад ингээ хоёулаа ажил хийсэн, хоёулаа орон гэрийнхаа төлөө зүтгэсэн. Ингээд юм боломжтой болсон ч гэсэн би нөгөө өөрийнхөө төлөө юу ч хийхгүй тэр байдалтаа бүр дасчихсан. Тэрийгээ бүр хүлээн зөвшөөрчихсэн амьдарч исэн. Одоо би ингээл нэгэнтээ ингээл хоёр хүүхэдтэй болсон. Нэгэнтээ л би ээж болсон. Одоо би ингээл хоёр хүүхдийн төлөө л амьдрах юм байна. Одоо ингээл би юугаа хүсч мөрөөдөх вэ те? Одоо би ингээл ажиллаа сайн хийх хэрэгтэй юм байна. Илүү мөнгө олох хэрэгтэй юм байна. Илүү хүүхдүүдээ л харин одоо мундаг сургуульд оруулж одоо өөрийнхөө тэр амсаагүй, итлээгүй тэр зүйлүүдийг одоо би хүүхдтэй л өгөх хэрэгтэй юм байна. За энэ нь миний баг одоо амьдралын зорилго юм байна гэж ойлгосон. За тэгээ хүүхдүүдээ шахаж эхэлсэн. Хүсээгүй юмнуудыг хийлгэж эхэлсэн. Маш олон тэр дамжаа сургалтуудад бүр ингээд суулгасан тий. Тэгээ муу байвал муу байна гэж шүүж эхэлсэн. Гэтэл эн чинь зүгээр л миний амь аргацаах амьдралаар амьдрсаар байгаа тэр маань зуршил болцсон. Нөгөө өөрийнхөө хүсэл мөрөөдөл гэдэг зүйлээс асар холдцсныг илэрхийлээд байсан зүйл болж байгаа байхгүй юу? Тэгээ сүүл рүүгээ ингээд юу яадаг байх нь шүү дээ. Хувь тавилантайгаа эвлэрдэг байх нь шүү дээ. За одоо энэ миний сонгосон амьдрал, энэ миний хувь тавилан. За энэ одоо тэгэл би одоо ингээд тгсэл төвчээл ингээд болчихъё доо л гэдэг тэр зүйл дээр очдөг байх нэ. За тэгвэл эндээс одоо яаж гарах юм бэ? Одоо энэ нэг том тойргоос гармаар байна шүү дээ. 20 30 жил амьдарсан том тойргоосоо гараад өнөөдөр те 40 настай ч байна уу, 30 настай ч байна уу бас нэг өөрийн гэсэн тэр хүсэл мөрөөдөлтэй зүйлээ хийж үзээд нэг өөхөхтэй бас нэг юм харамсалгүй амьдарч үхмээр байна шүү дээ, тий. Тэгвэл энийг одоо яаж бий болох вэ? Яаж энэ амь аргацаасан амьдралаас тий өсөж дэвжих гэдэг тэр ирмэлцэлтэй болох вэ? Яаж энэ рүү шилжих вэ, тий? За тэгвэл өсөж дэвжих ирмэлцэл эхлээд хэрэгтэй юм байна биднэрт. Өө би чи өөрийнхөө төлөө явах хэрэгтэй юм биш үү? Өө би чин те энэ одоо өөрийнхөө хүсэл мөрөөдлийн төлөө би чи алхам үйлдэл хийх ёстой юм биш үү гэдгийг ойлгож эхлээд харах хэрэгтэй байна шүү дээ. Ийм ирмэлцэлтэй болох ёстой байна. За тэгэхээр яаж ингэж болох юм бэ гэхээр амь зогоох гормоосоо гарч ирч хүч цаг заваа хамгийн чухал зүйлдээ ухамсартайгаар хандуулах тэр шийдвэрийг гаргана. Эхлээд энэ амь зогоох амьдралаар амьдрж байгаа юм байна гэдгээ хүлээн зөвшөөрөх нь шүү дээ. Өө би чинь тий амь зогоох амьдралаар амьдраад байгаа юм биш үү? Би тэр санхүүгийн эрхчлөөнд хүрээгүй байна. Тий үнэхээр тэр аюул сайхан амгалан тайван гэр бүл алга байна. Тий үнэхээр би тэр хүсч мөрөөдөж байгаа гоё ажлаа олоогүй байна гэдэг зүйлээ эхлэх хүлээн зөвшөөрөх хэрэгтэй байна. За тэгэхээр одоо тэгвэл өөрийнхөө хүсэл мөрөөдлийн төлөө энэ ирч хүч, энерги, цаг заваа одоо тэр зүйл рүүгээ зарцуулъя, хандуулъя гэдэг зүйлийг ухамсартайгаар шийдвэрлэх хэрэгтэй байдаг байна. Тийм учраас эхлээд өөртөөгөө тохиролцох хэрэгтэй. За тэгэхээр энэ дээр би яг ингэж тохирсон юм. Юу гэж тохирсон бэ гэхээр за отгоо минь ээ. Би чи одоо тий ингээл энэ оёдлын бизнесийг эрхлээлээвэл би оёдлчин болоод дуусах юм биш үү дээ. Тэгтэл миний хүсэл мөрөөдөл шал өөр байгаад байна шүү дээ. Би бусдад ингээд чаддаг мэддэг юмараа тусламаар байна шүү дээ. Дотроос нэг юм намайг ингээд бүр байлгаж суулгахгүй шүү дээ, тий? Би нэг тийм хохироод байгаа юм шиг мэдрэмж надад үлдээд байна шүү дээ. За тэгэхээр тэгвэл тэрнийхэн төлөө би өөрөө л явах ёстой юм байна. Би өөрөө тэрэндээ цаг зав гаргах юм байна. Гэдэг зүйлээ эхлээд өөртөө тохиролцсон юм аа. За тэгээд тохиролцоод яасан бэ гэхээр би багшийнхаа сургалтуудад сууж эхэлсэн. Хувь хүний хөгжил дээр анхаарч эхэлсэн. Би магадгүй одоо оюутлынхаа бизнесийг ингээд цааш нь улам өргөжүүлээд те ингээл амар их мөнгөтэй болж болно л доо.
Зөвхөн тэрийгэ хийгээл мөнгө хөөгөөл гүйчээ. Гэтэл ард нь айгүй олон зүйл хоцрогдоод байгаа байхгүй юу? Хамгийн их хоцрогдоод байгаа нь миний хүсэл мөрөөдөл. Тэгэхээр та нар маань өөрөөсөө асуул та. Тэ? Өнөөдөр эхлээд өөртөөгөө та нар ингэж асуух нь шүү дээ. За өнөөдөр би яг амь аргацаасан амьдралаар амьдраад байна уу? Эсвэл би өсөн дэвчих гэж тэр хүсэл мөрөөдлийнхөө төлөө амьдарч гин үү гэдгээ эхлээд нэгд өөрөөсөө асуу. Тэ? А хоёрт гэх юм бол тэ за тэгвэл миний хүсэл мөрөөдөл юу юм бэ гэдгээ бас асуух хэрэгтэй болж таарах нь шүү дээ. Тэгвэл би яг юу хүсдэг юм? Би яг хин юм бэ? Би чи ямар үн цэнтэй юм? Гэхдээ ер нь би ингээд 60 70 нас хүрэхдээ ямар хүн болцсон байх ёстой юм? Ямар хүн болцсон баймаар байгаа юм? За энийгээ өөрөөсөө асуух хэрэгтэй ахна. За тэгээд тэр ирээдүйн амьдралын төлөө өнөөдөр баг багаар алхам үйлдэл хийж эхлэх нэ. За тэгэхээр миний хамгийн анхны авсан алхам үйлдэл бол ерөөсөө хувь хүнийхээ хөгжил дээр анхаарья. Би эхлээд айгүй гоё амгалан тайван гэр бүлийг үүсгэе. Би чи гэр бүлтэй мөртлөө дотор нь амгалан тайван амьдарч чадахгүй шүү дээ. Би нөхөртөөгөө хэрэлдээд шүү дээ. Би нөхрөөсөө сална мална гэдэг дээрээ тулаад шүү дээ, тий. Би хүүхдүүдтэйгээ ойлголцохгүй шүү дээ. Би хүүхдүүдэд загнаад шүү дээ, зодоод шүү дээ. Тэгээ миний ерөөсөө сэтгэл санаанд хүрэхгүй шүү дээ тэр хүүхдүүд. Тэгэхээр энийг эхлээд амгалан тайван болгохын тулд эхлээд би өөртөөгөө ажиллая гэж шийдсэн юм. За тэгээд өөртөөгөө ажиллаж эхэлсэн. За одоо бол би хүүхдүүдтэйгээ сайн ойлголцдог. За тэгээд дээрэс нь одоо би нөхөртөөгөө бол үнэхээр гайхалтай сайн харилцаатай. Миний одоо нөгөө ирээдүйд тий хүсэж байгаа амьдралын маань нэг хэсгийг одоо ингэж бүрдүүлж штэ тий. За дараа нь за тэгвэл би юу хүсдэг юм? За дээрэс нь би амгалан тайван гэр бүлд амьдрахыг хүсэж байгаа юм байна. За хүүхдүүдтэйгээ харилцаа сайтай аймаар байгаа юм байна. Нөхөртөөгөө сайтай баймаар байгаа юм байна. За тэрийгээ би хувь хүнийхээ хөгжилд анхаарад өөрийнхөө бага насны шархыг эдгээгээд ингээд явхаар учир нь олдоод эхэлж байгаа байхгүй юу? За тэгэнгүүт миний нөгөө өөрийн маань хүсэл мөрөөдөл гэдэг зүйл тодорхой болж эхэлсэн. Би ч ойдолчин болох хүсэл мөрөөдөлтэй хүн биш юм бэ штэ. Би чинь ягтлан байх хүсэл мөрөөдөлтэй хүн ерөөсөө биш юм байна. Тэгээ би чинь нөгөө бусдад өөрийнхөө чадсан мэдсэн зүйлээр ингэж трийгээ хуваалцаж ингэж амьдрах тийм сонирхолтой юм байна. Тэгээд би хүний дор ажиллах тийм сонирхолгүй юм байна. Нэг цагт баригдаж тэ ингэж гүүх тийм сонирхолгүй хүн биш шүү би. Тэгвэл эннийхэн төлөө юу хийх юм? За тэгвэл би топ коуч академид сурсан. Би коуч болъё. Би гэрээсээ ажиллая. Мэдээж би энд чинь мөнгө төгрөгөө, цаг хугацаагаа, энерги тий ингээ бүх зүйлээ зарцуулж байгаа. За тэгвэл энэний ард миний амьдрал хаягдаад байгаа мó? Гэвэл үгүй. Яг тэгэхээр хүн өөрийнхөө хувь хүний хөгжил гэдэг зүйл дээр ажиллаад явж байгаа үед ялангуяа бага насны шарах гэдэг зүйлийг эдгэчихсэн үед арийнхаа амьдралыг юусоо орхигдуулахгүйгээр өөрийнхөө хүсэл мөрөөдлийн төлөө явж чаддаг. Хамгийн гайхалтай нь. Тэгэхээр эхний ээлжинд тийм ээ бид нэр өөрөөсөө асуугаад тий би яг аль амиа зоогоож яваад байна уу гэдгээ өөрөө эхлээд хүлээн зөвшөөрөх хэрэгтэй ахна шүү дээ. Би бол хүлээн зөвшөөрсөн. Эхлээд би чадахгүй байсан. Юу яриад байгаа юм бэ? Би ч өстой нэрээ амьдралын төлөө өстой өдөр шөнөгөө дөрөв мөчөөс санжтал ажиллаж гин. Би өстой нэрээ хизээч буруу явахгүй байна. Би өстой аль болох одоо ив эрхэмлэж гин. Би өстой чухам жигтэйхэн л те энэ амьдралын төлөө, энэ хүүхдүүдийн төлөө, энэ одоо те гэр орны төлөө амьдарч гин гэж бодож исэн маань үгүй байна. Би амиа зогоох гэж амьдраад исэн байна. Би ийм горимонд орчихч. Тэгээ би ийм даатал зуршилтаа болцсон юм байна гэдгийг ойлгосон. За тэгээд энэндээ би амар их ирч хүчээ тэгээд нервээ те уураа ингээд бүх юмаа гаргаад те нөгөө сайхан болох гэжсэн амьдралаа өөрөө сүтгэхэд явж байгаа юм байна гэдгийг ойлгосон юм. За тэгээд трийг ухамсарлаад хүлээн зөвшөөрөөд тэгээ бүр шалтаа буугаад хүлээн зөвшөөрөөд за тэгвэл би одоо өөрөөр амьдрнаа. Би ингэж амьдрахгүй. Мэдээж би яг энэ тойргоосоо гарахгүй яг л энэ амьдралаа те өглөө босоод ажилдаа яваад орой ирээл хоолоо идэл ингээл унтаал ингээл би нөгөө ойдлоо хийгээл ингээл нэг ганц нэг хүний тайлан гаргаад ингээл яваад ах юм бол би ингэсээр байгаа л нэг мэдсэн чи ахаал би нэг харсан чи 50 настай нэг харсан чи 60 настай болцсон байх юм байна шүү дээ гэдэг зүйлээ өөрөө өөртөөгөө ярилцаад ингээд хүлээн зөвшөөрөөд тэгээд одоо хүсэл мөрөөдлийнхаа төлөө цаашд амьдрнаа. Хүсэл мөрөөдлөө ерөөсөө орхигдуулахгүй. Энэ амьдрал дотор би өөрийгөө ерөөсөө хизээч хайж болохгүй юм байна гэдэг зүйлээ ойлгож ийм шийдвэр гаргасан юм аа.
эннийхэн төлөө явна гэдэгтэй. За одоо яг хамгийн гол гурван зүйл. Ерөөсөө өнөөдрийн хичээлийн хамгийн чухал гурван зүйл нь. Энэ нь юу вэ гэхээр эхлээд өөрөө өөртөөгөө тэ одоогийн байгаа нөхцөл байдлаа, одоогийн байгаа амьдралаа яаж ингэж ярьж одоо өөрөө өөртөө орчуулга хийгээд байна. Тэрийг аягуулсан анзаарах хэрэгтэй байдаг. Өөрөө өөртөө амьдралаа орчуулж өгч байгаа. За миний хувьд тэ би ямар азгүй юм бэ? Тэгээ энэ зовлон хизээ дуусах юм болоо. Яагаад заавал надад ийм тохиолдчихвоо? Яагаад заавал би гэж гэл нэг ийм юмнуудыг айгүй их өөртөө хэлдэг байсан. За яагаад би ямар азгүй хүн бэ гэж бодож исэн бэ гэхээр шүү дээ тий. Намайг ингээд нөгөө 10 жил төгсөөд их сургуульд ороход ингээ аав маань эгч маань одоо оюутан байсан учраас би хоёр хүүхдийн төлбөр төлж чадахгүй гэд намайг ингээ их сургуульд суулгаагүй. Төлбөрийн маань төлөөгүй. За тэгээд би ерөөсө бүх азгүйтлээ энтэй айгүйх холбдог байсан. Би их сургууль төгсчихсэн байсан бол аав тэр төлбөрийг төлчихсөн байсан бол тэгээ аав маань намайг дөнгөж 20 гарч яхад нас орчихсон. Тэгээ хэрвээ ингээд би аав ээжтэй байсан бол яагаад би ийм азгүй юм бэ гэдэг энэ зүйлийг. За дараагийнх нь энэ зовлон хизээ дуусах юм болоо гэж яагаад бодоод исэн бэ гэхээр нөгөө айгүй олон үхэл хагацлууд. Би одоо ихээс аруулаа. За тэгэхээр гурван ахыгаа, эгчигээ, аавыгаа, ээжигээ ингээд айгүй олон хүнийг алдсан байгаа. Айгүй залуу насандаа. За тэгэхээр энэ олон ингээ ар араасаа дуусахгүй их зовлон надад ингээд ирээд байгаа нь миний одоо хувь тавилан ч юм уу тэр хараал өрөөлн ч юм уу одоо бүүн мэдтэй энэ одоо юу болоод байгаа юм болоо энэ зовлон хизээ дуусах юм болоо за тэгээд дээрэс нь дараа нь ингээд яагаад заавал надад ийм зүйл тохиолдчих вэ гэдэг дээр би өөрөө ингээд төрхөөсөө ингээд ийм хүүхэд гарах боломжгүй төрсөн. За тэгэхээр энэ дээр хүнтэй суугаад амьдрах гэсэн чинь бас хүүхэд гарах ч таахгүй. Яагаад заавал би гэж яагаад заавал би ийм одоо амьдралыг туулах ёстой юм бэ? Би чи яатсан хүн бэ? Хизээ насандаа хийсэн үүлийн үрвэ? За ийм зүйлийг би дандаа өөртөө ярьдаг байсан. За эндээс юу харж болох вэ? Энэ бол ийм асуултууд хэрвээ таны дотор ингээд өөрт чинь та өөрөө өөртөө ийм юм орчуулаад ингээд амьдралаа ингэж орчуулад явж байгаа бол бид нар дандаа хохирогч болцсон явж идэг. Хохироод штэ ард нь яагаад би юм азгүй байгаа? Яагаад би юм зовлон туулаад байгаа? Яагаад заавал би гэж яагаад одоо би харагдсан юм уу? Би өрөөгдсөн юм уу? Одоо яа хизээ насандаа хийсэн үүлийн үр юм бэ гэд ингээ бодоод байна шүү дээ Тэгэхээр ийм одоо дуу хоолойнод таны дотор явж байгаа бол та өөрийгөө хохирогч болгоод явж идэм юм аа. За тэгэхээр ийм хохирогч байгаа үед бид нар хизээж өөрийнхөө хүсэл мөрөөдөл, зорилго, хорвоо дэлхий дээр яах гэж төрсөн, чи ер нь хийн, чи үн цэнтэй юм уу энэ гэдэг зүйлээ ерөөсөө мэддэггүй. За тэгээд ийм байгаа үед одоо бусад хүмүүстэй бас тийм аятайхан харилцаа үүсгэж чаддггүй. Нөхөртөө ч гомдоол, хүүхдүүдтэй ч гомдоол, энэ хорвоо дэлхийд ч гомдоол, ах トゥ нартэй ч гомдоол, ингээл азгүйтэй ч гомдоол ингээл зүгээр л юм хохирогч. Тэгэхээр энэ хохирогчийн дүрээс гарахгүй бол бид нар ер нь нааштай юм хүлээх ерөөсө хэрэггүй болж таардаг байх нэ. За та нар маань өөрөөсөө бас асуу бид нар мэдээж ингээд бүх хүн төгс гэж бол байхгүй шүү дээ. Тэгэхээр хөөрхөн амьтаа ингээд амьхандаа л ингээд амьдралын тэр ингээд асуудлуудаас ойлгох зүйлээ ойлгоод амьхандаа ингээд даваал арга цаагаал зарим нь амжилттай заваал заримд нь ингээд бүдэрч унаал яваал байгаа шүү дээ Тэгвэл эхлээд бид нар энийг гаднаас хайх биш өөрийнхөө дотроос хайх хэрэгтэй. Яаж хайх вэ? Өөрөөсөө асуух хэрэгтэй ахна шүү дээ. Та ер нь өөрийгөө ер нь юу гэж хэлээд идэв өөрөө өөртөө би юу ч сурдгүй тэнэг мангар юм байна гэж бодоод байна уу? Эсвэл би азгүй юм байна гэж бодоод байна уу? Эсвэл бол одоо би ах トゥ муутай, арт тал муутай гэж бодоод байна уу? Ер нь юу гэж бодож байна? Та өөрөө өөртөөгөө юу гэж ярьж байна гэдэг зүйлийг аяггүй сайн харах хэрэгтэй ахнаа. За дараагийнх нь зүйл. Та өөрөөсөө ер нь зөв асуулт асууж чадчихэв үү гэдэг зүйл. За миний энэ ярих гээд байгаа энэ асуултууд болохоор шүү дээ ерөөсөө л амиа аргацаасан ийм горимд байгаа хүмүүсийн шийдвэр дотор ингээ яригдчихийдэг тэр яриа. Амиа аргацаах гэж нөгөө нэг миний түрүүний яриадсан том ягаан дугуй дотор амьдарч байгаа хүмүүсийн өөртөөгөө одоо ингээ шийдвэр гаргасан тэр шийдвэрүүд дотор нь яригдчихийдэг яриа. За эхнийх нь энэ зовлонг
Яг одоо юу зогсоож чадах вэ? За би чи нөгөө олон үхэл хагцал магцал 9 жорын юма туулаад явж явах таста. Бүү дээр очихул ам дээр очих уустаа нэрээ хурдан түргэн нэг хүнээр аргалуулъя, засуулъя, янзлуулъя. Энэ юусоо л нэг болохгүй байх те. Эсвэл бол одоо яах ёстой вэ? Яг энийг ингээл одоо цогсоогоол те. Энэ яг л хараал юм шиг байна гэл. Ингээд гүйж авсан. За би яаж энэ зөрчилдөөнийг намжаах вэ? За нөхөртөөгөө муудалцах. Тэ? За би чи өөрөө ингээд нөгөө хүүхд гаргадаггүй байснаасаа болоод тэ айгүй олон юм асуудал гарч исэн. За тэгэнгүүтээ юу гэдэг байсан бэ гэхээр өөрөөсөө ингээд за би тийсий. Би твччихье. Одоо намайг энээс өөр ингээд хүүхд гаргадаггүй хүнийг ойлгоод хажуудаа байлгах хүн байхгүй шүү дээ. Би энэ хүний ямар ч муухай арын шин яаж ч надтай харьцсан би тэрийг хүлийн зөвшөөрье. Тэгэл одоо твчээл ингээл би л тисч чадах юм бол энэ ингээл надтай дуусчихна. Тэгэхээр ерөөс энэтэй хэрэлдээд яах юм? Энэ байдлыг хүлээн зөвшөөрчий. Зөв бушуухан намдаач. Хэрэлдэж байгаа оронд би л дугаа олчих. Тэгээ эсвэл бол нэг ажил төрөл дээр ч гэсэн нэг асуудал гарсан те тэрийг одоо нөгөө нэг ингээд яг цаана нь юу болоод байгаа юм бэ? Энэ яг юунаас болоод ийм болчихоо гэж бодохгүй. Ерөөсөө л ингээд за би харсан ч хараагүй юм шиг бай. За би л ингээд дугаа байж байгаа л би л ингээд өнгөрөөгөөл одоо би л ингээд гээл дандаа ингээд нэг юм тэрийг ингээд шууд илэрхийлээд хэлчих чадахгүй. Ер нь намжаагаал дараал тэг ингээд дуусгачих гэдэг юм яриад байдаг гэсэн. За дээрэс нь хамгийн ойрын гарц хаана вэ? Ойрын гарцуудыг бид нэр аягүй сайн хийдэж штэ тий. Яаж хийдэг вэ? За, эсвэл бол шууд энийг блоклчий. Эсвэл бол энэ нөхрөөс салчий. Эсвэл нийлчий. Эсвэл бол одоо юу гэдэг хүүхдэд хүнд өргүүлчий. Эсвэл бол хүүхэд гаргадгүй юм чинь хүний хүүхэд өргөө тавчий. Гэдэг юм ингээд нэг юм зүгээр нэг тэрүүхэн үед ингээд одоо өөрсдөд нь амьдралд тулгарч байгаа нэг тий нөхөртөөгөө ойлголцохгүй байгаа асуудлаа энэ намайг хүүхэд гаргахгүй болохоор ингээд байгаа юм байна. Гэс нэг хүүхэд өргөө авчий гэдэг ч юм уу ийм хялбархнаар ингээд бушуухан хурдан түргэн ингээд шийтгэх гээд гүгээд идэг. Эсвэл яг одоо намайг юу тавьшруулах вэ? Бид нар чи сэтгэлээр унангуудаа яадаг вүлээ? Гараал ста нэр ховж ивэл өөрийнх нь зовлонтой зүтгүүртэй байгааг яриад те нөхрөө муулаал ч юм уу. Эсвэл бол одоо юу гэдгийг нөгөө найзуудтайгаа уулзаж одоо стрессээ тайлж ингээд шоудаал те зарим нь бүр ингээд аригч тамхичин болоод дуусдаг. За тэгэхээр та нар маань өөрөөсөө асуух нь шүү дээ тий. Ингиж юмыг хурдан түргэн одоо шийдэх гээд байна уу? Юу ч байсан тий. Бушуухан дуусгачих. Бушуухан одоо энийг цэгцлээл. Бушуухан одоо ингээл тий тэрэнд ирээдүйд чамд ямар үр дүн авчрах нь хамаагүй. Нэг охин чинь ингээд явж байгаад нэг залуугаас жирэмсэлчихжээ гэлдэх юм бол бушуухан ахуулчих. Гэтэл тэр хүүхэд нь насны эцэст үр хүүхэд гаргаж чадхаа болчвол яах вэ? Гэдэг зүйлийг ч тооцоолохгүй. Эсвэл тэр хүүхдэд нь ямар одоо сэтгэл санааны асуудал байгаа вэ гэдгийг ч тоохгүй. Юу ярьж байгаа одоо чи яаж эцэг хүүхд гаргах юм? Чи надад ахуул гэдэг ч юм уу те нэг ийм хамгийн ойрын зөвхөн өнөө маргааш та нэг тэр яг тэр асуудал дээр нь нэг ийм дөрүүлсэн ийм амиа зогоосон ийм зүйлүүдийг ийм асуултуудыг өөрөөсөө асууж энэндээ хариулаад яваад байгаа бол ийм үйлдэлүүдийг хийгээд байгаа бол энэ бол үсэн дэвчих яриа биш. Энэ бол ам зогоох тэр одоо тойрог дотор байгаа хүмүүсийн бушуухан шийддэг ярианууд. Бушуухан шийддэг одоо шийдвэрүүд гэсэн үг. Эсвэл бол одоо твч гээл те. Эсвэл ажилласаа гар гээл. Эсвэл бол одоо юу гэдэг за энэ дээр би бас яажсан бэ гэхээр охинтойгоо бүр ойлголцохгүй болоод ирсэн чинь за яшиг энийг одоо зодж жохоор зүгээр юу ч басан ингээд чихгүй дүлий ингээд хараагүй мдээгүй юм шиг ингээд баг харьцахгүй бай, тоохгүй бай гэж хүүхдээ амар ганцаардуулж ирсэн байгаа байхгүй юу? За тэгэхээр та нар маань те өөрөөсөө ямар асуулт асуугаад байна гэдгээ аягуулсан анзаарах хэрэгтэй байна нэ. Өөрт тулгарч байгаа асуудлаа цаатлынх нь гүн гүнзгий уг үндсийг нь юусоо бодож тооцоолохгүй. За бас ирээдүгөө юусоо харахгүйгээр зөвхөн яг одоогийн байгаа нөхцөл байдал ч юм уу үйл явдал ч юм уу те яг тэрэн лүү бүр 100% анхаарлаа төвлөрүүлэнгүүт нөгөө асуудал амар том болж харагдаж эхэлдэг.
Одоо ястаа ингээл хүүхдийн маань эцэггүй хүүхэд тээцэн байна гэд хүмүүс мэдчихвэл яана. Одоо ах トゥ нар нь муу хэлнэ. Одоо ястаа нэрээ хүн мэдхээс өмнө ахвалъя. Гитсэн томорхоос өмнө тгий гэлч юм уу те. Ийм айгуу тийм ухаангүй алхмуудыг хийдэг. Эсвэл эрэгтэй хүмүүс арх угаа авчдаг. Эсвэл нөхөртөөгөө ойлголцохгүй болохоор шууд салцдаг. Голд нь нэг хоёр хүүхэд өмчрүүлээл. Эсвэл бол ерөөсөө ингээд бүх зүйлээ нөгөө нэг ид шид гэдэг юм даатгадаг. Ерөөсөө хүмүүст очиж үзүүлээл харуулаад энергийн засал хийлгээл ном уншуулаад гандаа ороод те ингээ гүгэд идэг. Ерөөсөө цаад уг үндсийг харахыг хүсдэггүй. Зөвхөн л өнөөдрийн болж байгаа энэ нэг юм одоо тулаад байгаа энэ зүйлүүдийг гал унтраагаад яваад идэг. За тэгвэл хамгийн чухал нь юу байдаг вэ гэхээр өсөн дэвжих мөрөөдлийнхөө төлөө амьдрах яриа бол өөр байдаг. Тэгэхээр та нар маань өөрөөсөө энэ асуултуудыг асуугаад үзэх хэрэгтэй. За эхнийх нь болохооросоо тэ энэ нөхцөл байдал миний хүсэж байгаа амьдралтай таарч нийцэж байна уу? Одоо өнөөдөр архичин хүнтэй амьдраад байл та бид нар тисэл ингээл нөхөр нь арх угаал агсан тавиал ингээл яхад бид нар тисэл тэ тэрийг өөртөө ингэж орчуулж байгаа штэ. Хитэн хүүхдээ өмчрүүлэхгүй тулд эднэрийг одоо өстө нэрээ элэг бүтэн өсөхийн тулд би төвчж чинь. Би айгүй их зовж чинь. Тэгээс надад өөр сонголт алга. За ингээд бодоод байж байгаа болвол та нар маань өөрөөсөө ингэж асуух нь шүү дээ тий. Энэ нь миний ирээдүйн одоо тэр хүсэж байгаа амьдралд таарч нийцэж гин үү? Таарахгүй шүү дээ. Бид нар чинь одоо арх удаг хүнтэй насаараа зовж тий ингэж зодуулж нүдүүлж харааж хашгирч ингэж амьдрий гэж хүсэхгүй байгаа шүү дээ. Тэгвэл энэ дээр засвар хийх хэрэгтэй биш үү? Ямар засвар хийх юм? Тэр архичин хүнээ тэр одоо архины эмчилгээнд явуулах юм уу? Эсвэл тэр хүнээсээ салаад хідэн мөн хүүхдүүдэд аваад те ингээд явах юм уу тэндээсээ? Эсвэл бол одоо өөр ямар одоо гарах те тийм гаргалгаа байгаа юм. Тэгэхээр энэ хүн дээр юу ч засахгүй ингээд тэр архичин хүнтэйгээ амьдрал байх юм бол мэдээж таны нөгөө хүсэж байгаа сайхан амьдрал ирэхгүй, таны мөнгө төгрөг ирэхгүй, таны хүүхдүүд тийм сайн хүнтэй сууд сайхан амьдрахгүй. Өөрийнхөө хүсэл мөрөөдлийн төлөө юу ч хийж чадахгүй. За эсвэл нөхөртөө араараа тавилсан эмэгтэй байя л да. За тэгэх юм бол яах нь вэ? Энэ нөхөртөө араараа тавилсан байгаа зүйл маань тий би ингээл төвчээд өнгөрөх зүйл мүү юм уу? Уучлалчий. Эр хүнийг нэг уучлалчаар дахиж алддаггүй юм гинлээ. Эсвэл л одоо юу гэдэг чи за эрэгтэй хүмүүс угаасаа л ийм байдаг да. Тэгвэл та ингээл төвчж байгаа бол тэр эрэгтэй хүн таныг дахиад хуурна шүү дээ. Тэгээд тэр нь таны нөгөө хүсэж байгаа амьдрал мөн үү? За тэгэхээр ирээдүйн хүсэж байгаа амьдралд чинь өнөөдрийг чинь гаргаж байгаа шийдвэр нийцэж гин үү гэж тэр шийдвэрээ гаргах хэрэгтэй байна шүү дээ. За таныг хүүхэд гаргаад өгсөн байхад тий нэг юм хүүхдэд тоодгүй бас нэг юм хүмүүс байдэн шүү дээ тий. Нэг баг тэр хүүхэд гэдэг нь эмгтэй хүний өөрийнх нь одоо үүрэг хариуцлага юм шиг. Тэгэнгүүт л нөгөө хүмүүс маань юу гэж боддог вэ гэхээр өө энэ хүн чинь одоо цаашдаа үр хүүхэдтэй надад ингээ анхаарал тавихгүй хүн биш үү? Би одоо ганц хүүхэдтэй дээрээ одоо яах ёстой вэ гэдэг тэр асуудлаа бодохын оронд би энэ хүнд эрэгтэй хүүхэд гаргаад өгчүүл. Энэ хүн маань намайг ойлгоод ингээд яачих болов? Гэл ингээл дараагийнх нь хүүхдийг гаргасаар байтал нэг мэтгэд нөгөө олон хүүхдээ өнчрүүлж чадахгүй гэдгээсээ болоод тэндээ үлдэхээс өөр аргагүй болчтой. За тэгэхээр та нарын маань тий шийдвэрүүд өнөөдрийн амьдралд гаргаж байгаа шийдвэрүүд өнөө маргаашаа аргацаасан биш. Хамгийн гол нь ирээдүйд та юу хүсэж байгаа вэ? Та ямар амьдралтай амьдрахыг хүсэж байгаа вэ гэдэг дээр нийцсэн тэр шийдвэрүүдийг гаргаарай л гэсэн үг. За энэ сонголт миний хүсэж буй амьдралд ойртуулж чадах уу? За энийг бол би яг өөрөөсөө асуусан тий. Энэ болохоор юу вэ гэхээр за би ингээд яалтчгүй юм оёод те ингээд өчнөө олон би захиалагчтай болцсон те өөрийн манд бас ингээд чадвар сайжирчихсан байна. За ингээд явлаа гэд энэ одоо эдлийн одоо бизнесийг хийгээд яваад байлаа гэд
Нөгөө миний хүсэл мөрөөдж байгаа тий ирээдүйн нөгөө нэг гоё амьдралдаа маань одоо ойртуулж чадах уу энэ одоо миний өнөөдрийг хийгээд байгаа миний энэ ажил чадахгүй байгаа байхгүй юу? Тэгэхээр л би сонголтоо хийгээд тэр бизнесээ бүр орхисон шүү дээ. 3 4 жил хийгээд бүр ингээд хөөхөн болгоцсон байсан бизнесээ шууд орхисон. Яагаад тэгэхээр эн чинь миний мөрөөдөлд ойртуулахгүй юм биш үү намайг. Харин ч би одоо илүү их одоо захиалагчтай болох тусмаа улам завгүй болно. Улам бүр ингээ өөрийнхөө хүсэл мөрөөдлийг бүр хаяна. Тэгэд би үхэхийн цагт юу болох вэ? Амар амьдралдаа харамсна. Би насаараа дургүй ажиллаа хийсэн. За яах вэ одоо тэгэл тэрний мөнгөөр нэг хоёр хүүхдээ сургуульд явуулсан юм да гэл байж ах юм шиг байна. Тэгэхээр тихгүй тулд би өнөөдрийнхөө амьдралыг харуул одоо ингээд өнөөдрийнхөө бизнесийг орхимоорг байгаа байхгүй юу? Өнөөдөр эн чинь надад болоод байна шүү дээ. Өнөөдөр эн чинь миний талхны мөнгөийг олоод байна шүү дээ. Өнөөдөр эн чинь миний тэг үр зээлийг хаагаад байна шүү дээ. Өнөөдөр энүүгээр чинь би хувцлаад байна шүү дээ. Тэ тэгэхээр би энийгээ л одоо хийгээл явжээ гэгээд ингээд явчих гэхээр ирээдүйн миний амьдрал яг л одооных шиг үргэлжлэнэ гэдэг нь айгүй аимшигтай байгаа байхгүй юу? Би 10 жилийн дараа ч гэсэн ингээл оёдлоо хийгээл явж ахна шүү дээ. Тэр би тэгж амьдрмаарг байгаа байхгүй юу? Тэгэхээр яг энэ зүйл тий одоогийн чиний хийж байгаа сонголтууд ирээдүйн чиний тэр хүсэж байгаа юмтай чинь ойртуулах зүйл рүү л явах хэрэгтэй гэсэн үг. Гэхдээ би энийг нэг өдөр шууд хаяал шууд нэг өдөр ингээд бүх зүйлээ орхиол ингээд эхлэегүй л дээ. Эхлээд энэ те оюутлынхаа бизнесийг хийж явахдаа би хувь хүний сургалтуудад суугаад бага насны шархаа эдгээгээд те дараагийнхаа үе шаталтай юм руу яваад за би одоо яг жинхэнэ хүсэл мөрөөдлийнхөө төлөө зоригтой явж дугарч чаднаа гэх тэр үедээ шууд энэ бизнесээ орхисон. За энэ шийдвэр миний зорж тэмүүлж буй бүхэнд тохирох зөв сонголт мөн үү? За миний хувьд бол хамгийн зөв сонголт байсан. Яагаад тэгэхээр ч тий би одоо тэр одоо хийжсэн. За би нягтлангаа хийжсэн ч гэсэн мэдээж би өглөө гараад орой 8 цаг ажил хийн. Хагас бүтэн сент л амарна. Тэгээд эмэгтэй хүмүүс чинь хагас бүтэн сент амралт гэдэг нэртэй л болохоос бид нар хагас бүтэн сент бүр илүү их ажилтдаг шүү дээ. Тэгээ бүр их юм аваагаад бүр их нөгөө нэг одоо энэ тэнд имлэг твцэн хүмүүсээ эргээд л одоо бүр их л тэгээд амралтын өдрөөр л амжуулъя. За нөгөө найз нөхдөдөө уулзах одоо бүх л зүйлээ амралтын өдөр хийдэг. Илүү их зарим нь ядардаг. Тэгвэл би хизээж хүүхдүүдтэйгээ сайхан харилцаа гэдэг зүйлийг үүсгэж чадахгүй юм байна гэдгийг ойлгосон. Би яагаад гэвэл хүүхдүүдтэй хизээж цаг гаргахгүй байгаа юм чинь. Намайг хөгшрөөд тэ юу ч хийж чадхаа болоод гэртээ суух үед миний хүүхдүүд надад цаг гаргахгүй шүү дээ. Яагаад гэвэл би хүүхдүүдтэй цаг гаргаж байгаагүй юм чинь. Тэд нар надтай тийм дотн харилцаатай ч байх боломжгүй. Яагаад гэвэл би хүүхдүүдтэй өгч чадаагүй тэр хайраа одоо насны эцэст хүүхдүүдээсээ авна гэж гордох хэрэггүй байдаг. Тэр ирдэггүй. Яг хөө зүгээр нэг аав маань юм да, ээж маань юм да гэж ирэхэд байх л да. Тэгнээс яг тэр нэг зүрх сэтгэлийн гэдэг зүйл байдаггүй. Хинч таныг анхаарч сонсохгүй тэр үед. Харин өнөөдөр те би цагаа хүүхдүүдтэй зориулаад те тэр хүүхдүүдийнхаа юунд дуртай юм, юу одоо хүсэж байгаа, өнөөдөр юу болсон юм, өнөөдөр яагаад уйлмаар байгаа юм гэдэг тэр зүйлүүдийг нь сонсоод өгж байгаа үед бол юу болох вэ? Эргээд тэр хүүхдүүд чинь те ээжтэй аавда үнэн зүрх сэтгэлээсээ хайртай байдаг байхгүй. Тэгээ нөхөртөөгөө бүр сүулдэ зүгээр ингээд оройтой тааралддаг хүмүүс асууж. Би тэр чи одоо нөгөө нэг те нэг юм нэг гэрт хоёр хүн ингэж хамтарч одоо байр хөсөлж байгаа юм шиг тий. Нөхөр маань ч орой ажилласаа ядраал ирнэ, би ч орой ажилласаа ядраад ирнэ. Баахан ядарснаа гайхаал тэгэл хоёр тийш араал унтна. Тэгвэл миний ирээдүйд ийм нөхөр хэрэггүй шүү дээ. Би ийм амьдрал хүсэхгүй байна. Би нөхөртөөгөө ингэж бас нэг тий айжуу тайвал суугаад ард хурдгаа яриад нэг тий зугаалвал зугаалцдаг, эрхлүүл эрхэлцдэг нэг сайхан амьдралыг хүсэж штэ тий. Тэгэхээр тэр амьдралын маань миний нөгөө оюутлын бизнес өгөхгүй байх нь шүү дээ. За тэгээд дээр нь одоо би ингээ өөрийнхөө одоо
хүсэл мөрөөдлийн энэ сонголтыг хийгээд явж байхдаа бас үнэхээр хүнд шантармаар үе гардаг. Бас тийм энэ чинь шинээр одоо суугдж байгаа зүйлүүд шүү дээ. Тийм учраас энэ үед би дандаа энэ асуултыг өөрөөсөө асуудаг. Энэ шийдвэр миний тэр хүсэл мөрөөдөлтэй тэр зориг тэмүүлэлд одоо хүрэх тэр зөв сонголт мөн үү гэж. Yes. Тийм мөн. За тэгвэл одоо гоншгонох хэрэггүй. Хоёулаа цаашгаа явъя. Хичээлээ үзье. Хичээлээ бэлтъя. За сууя гэд ингээд эхэлдэг. Хийх юм а хийя гэд эхэлдэг. За тэгэхээр өсөн дивжих яриа бол яадаг байх нь вэ? Ирээдүгөө харсан шийдвэрүүд байдаг байх нь шүү дээ. Ирээдүгөө хардаг. Тэгэхээр өнөө маргааш шиг биш. Өнөөдөр те чиний амьдрал магадгүй хэцүү үед байж болно. Тэгсэн ч гэсэн ирээдүйн хүсэл мөрөөдөл рүү те тэр ер нь олвол ингээд амьдралынхаа чигийг тийш нь хандуулах. За ингэж үйлдэснээрээ юу болдгоо? Үйлдэснээрээ гэж байгаа шүү. Ингэж сонсснороо биш. Ингэж ойлгоснороо биш. Үйлдэснээрээ. За энэний дагуу үйлдэснээрээ. Хүсэл мөрөөдлийнхөө төлөө алхам хийснээрээ тий. Хүсэл мөрөөдлийнхөө төлөө бат зогсснороо тий. Үнэхээр тэр өөрийнхөө тэр азгүй мазгүй гэж ингэж зовлонтой хохирогч дүрээсээ гарснараа. Эсвэл бол нэг тийм ам зогоос нь дандаа л нэг юм бушуухан ингээ арга цаа чи бушуухан гяс шийдчихий гэдэг тэр яриануудыг орхисны дараа юу болдог вэ гэхээр ингэж үйлдэж тий хийснээрээ юу болдог вэ гэхээр өөрийнхөө нөгөө хүсэж байгаа тэр ирээдүр рүү айгүй урамтайгаар урагшилдаг. Тэгээд урамтайгаар урагшлаад байгаа энэ энергийг өөрөөсөө ингээд ялгаруулад ахаар яадаг вэ гэхээр тэ амьдралд орчлон ертөнц энэ хорвоо дэлхийд хүртэл би энэ амьдралаар амьдрахад бэлэн байна гэдгээ зарлаад идэг байхгүй юу? Та нар маань энергийн хууль гэж сонсч л байсан баг тий. Тэгж ярих юм бол бидний үгэн төтлөөд ч тий. Юу үгэн юу тарин түүнийгээ хураана үүлийн үр мүр гэл те хүн ер нь бол өөрийнхөө одоо хийсэн зүйлийн үүлийн үрийг одоо эдэлж амьдрдаг энэ төр гэл ярьдаг штэ те энергийн хуулийг ер нь тэгж ингээ янз янзаар л тайлбарлаад байдаг. За тэгвэл энэ энергийн хуйлтайгаа өөрөө ойлголцож эхэлэх нь штэ. Би чинь нөгөө нэг юм хүсэл мөрөөдлийнхаа төлөө те одоо ингэж зорьсон тэр лугаа тэмүүлсэн за ингэж явж байхдаа те алдаж онсон ч гэсэн тэрийгээ ингээд өө гэд ойлгож ухаарад ингээ гараа явцдаг те ийм тэмүүлэлтэй байгаад ахаар хорвоо ертөнцид би ирээдүйд би нөгөө нэг яриад байсан сайхан амьдралаа авахд бэлэн байх шүү гэдгээ зарлаад яваад байгаа байхгүй юу. Тэгэнгүүт нөгөө орчлон ертөнц чинь надад юу өгөхөө бас ойлгочдөг байх нь шүү дээ. За энэ одоо нөгөө нэх гоё амьдрал хүсэж байгаа. Тэгээ тэрнийхэн төлөөс ууггүйг ингээд гүүгээд ингээд яваад ингээд зориулаад байгаамаа. За тэгэхээр энэнд одоо нөгөө сайхан юм л өгөх хэрэгтэй юм байна гэдгийг орчлон ертөнц хөтлөө ойлгодог байх нэ. За тэгэхээр энэ гурван зүйл өнөөдрийн миний одоо ярих гээд байгаа зүйлийн хамгийн одоо утга учиртай зүйлүүд нь юм аа тий. Эхлээд та өөрөөсөө ингээд өөрөө өөртөөгөө ямар зүйл яриад байна гэдгийг аягүй сайн анзаараарай. Та хин нэг буруутгаж өөрийгөө юм азгүй гэдэг тий. Өөрийгөө юм хохирогч гэдэг байдлыг мэдэрдэг үү? Миний нөхөр арх удаггүйсэн бол би энэ хүнтэй суугаагүй байсан бол би энэ ажилд ч ороогүй байсан болч юм уу би тэр мэрэгчдийг л эзэмшсэн болж гэдэг юм уу те ингээд гүгээд байна уу. За ийм хохирогч те өөрөө ийм хохирогчийн дүрд орж гүгээд ах юм бол биднэрт хизээч тэр хүсэл мөрөөдөл би яах гэж ирсэн юм бэ би хин юм бэ гэдэг зүйлийг хизээч харж чадахгүй бүр хизээч амлий. Би дотоод хүүхдийнхаа шарах гэдэг зүйлтэй ажиллаж тэгээ энэ шархуудаа эдгээгээгүй байхдаа өөрийнхөө хүсэл мөрөөдлийг ерөөсөө аяггүй олон сургалтаар яваач олоогүй шүү. Зорилгоо тодорхойл. Таны хүсэл мөрөөдөл юу вэ? Таны туг одоо таны одоо луужин юу вэ гэсэн чи ерөөс надад тийм олдохгүй байсан. Яагаад олдохгүй байсан бэ гэхээр эн чинь нөгөө би гэдэг хүн чинь амар хохирогч сэтгэлгээтэй. Тэ? Бараг хорвоо дэлхийн бүх ингээд гай зовлон над дээр л учирчихсан. Би л зовчихсан. Дандаа бусдаас бол зовсон. Тэ нэг ийм хохирогч яриатай дотроо. За тэгэнгүүт чинь өөрөөсөө асар холдсон нөгөө нэг ийм том тойрог дотроо те өдөр шөнөгүй ажилдаг. Би чинь бүр ингээ ажилгүй суух юм бол гимтэй мэдрэмж авдаг. Нэг юм буруу юм болоод байгаа юм шиг. Тэгэл ингээл ухаан мэдрэлгүй ажиллаж идэг. Тэгэхээр энэ дуу хоолойг аягүй сайн сонсох хэрэгтэй. Тэгэхээр энэ дуу хоолойг сонсохын тулд юу хэрэгтэй байдаг вэ гэхээр дотоод хүүхдийн те бага насны шархаа эдгэх гэдэг зүйл аягүй чухал байдгийг шүү.
Бага насны шархыг эдгээсэн тохиолдолд та хүсэл мөрөөдөл би хийм бэ? Би яах гэж ирсэн юм бэ? Тэгээ эн чинь одоо ер нь яг би гэдэг чинь яг тэ юу чаддгийм бэ? Юунд дуртай юм бэ? Дургүй юм бэ гэдгийг мэддэг байхгүй юу? Тийм учраас энэ бага насны шархыг эдгээдэг коучүүдтэй тий ганцхан би биш шүү дээ. Энд чинь аюул олон коучуд байгаа. Тэгэхээр энэ коучүүдтэй холбогдож бага насны шархаа эдгэгээрээ. За дараагийнх нь болохооросоо энэ нэг юм амь арга цаасан зөвхөн өдөр хоногийг өнгөрөөсөн эсвэл яг одоо болж байгаа үйл явдал дээр те тулгуурласан ингээ бушуухан дуусгах, бушуухан шийдэх, амархнаар, хурднаар ингэж зогсоох гэдэг ийм шийдвэрүүдийг ингээ гаргахгүй байхыг хичээх хэрэгтэй. Ийм шийдвэрүүд байна уу гэдгээс анзаарах хэрэгтэй. Тэгвэл өө би ч айгу буруу шийдэд байгаа юм байна шүү дээ гэдгийг харах хэрэгтэй байна шүү дээ. За тэгээд хамгийн зөв шийдвэр бол дандаа ирээдүгээ харсан. Ирээдүйд үнэхээр та юу хүсэж байгаа юм бэ? На гэр бүлээсээ, амьдралаасаа, өөрөөсөө. За би бол их гоё юм хүсэж байна өөрөөсөө. Юу хүсэж байна гэхээр за нэг 70 настай байлаа гэхэд би ингээд аль гэрт те карьераа хийцэн, аль гэрт мөнгөө хийцэн, аль гэрт ингээд одоо те үр хүүхдүүдтэйгээ нөхөртөөгөө тэр сайхан харилцааг үүсгэчихсэн те. Тэнгүүт ингээ хаанаас л би ингээ өөрийнхөө ажлыг хийж идэг те. Эсвэл бол би өөрийнхөө одоо амьдралын тухай ном бичиж гэж хөтлөн гэж боддог. Гэхдээ амьдралынхаа тухай биш арай өөр юмны тухай ном бичиж байгаа. За тэгэхээр энэ мэтчлэнгээр те тэр хүсэл мөрөөдлүүдэд биелүүлсэн байж байгаад өгөх юм бол би бүр хизээч өгөхөд бэлэн байна. Надад харамсах юм байхгүй. Яагаад гэвэл би чи хорвоод дэлхийн олон гоё өнгийг те ингээ өөрөөхөө хараад ойлгоод ингээ жаргаад ингээ тэрийг амсаад өнгөрөөцсөн юм чинь би юунд харамсах юм бэ? За тэгвэл ийм ээжийг хараад өсөж байгаа хүүхэд амьдралдаа дандаа өснө дэвжих энэ зүйлүүдийг хийдэг. Гэтэл бид нар тисээд, төвчээд, за гэ дандаа өөрийгөө золиослоод, за би дараа нь олъё, за би яшиг ингэгээд гүгээд ах юм бол бидний хүүхдүүд бид нэр айгүй олон мундаг их сургууль төгсөөд тэр цаасан дипломыг авахуулаад ингээд олон орны хэл устаа болгосон ч гэсэн аль хизээний өөрийнхөө амийг золиослогч, өөрийгөө золиослогч, өөрийнхөө хүсэл мөрөөдлийг золиослогч болчдөг юм аа. Эсвэл гацчдیں۔ За тэгэхээр энэ юутай байгаа хүмүүс те амь арга цаасан амьдралаар амьдарч байгаа хүмүүст бас нэг илэрдэг зүйл юу вэ гэхээр маш их гомдол танд байгаа бол эсвэл бол ямар нэгэн юм гарч идэл олохоос татгалздаг бол ингээл байгаагаараа л тэгэл одоо тэр нөхрөө муулаад өөрийгөө азгүйгээ тооцоол хитэн хүүхдээ ааштай авиртайгийн дуудаад ингээл байж игээ те тэрийгээ ингээд одоо баг хүлийн зөвшөөрдөг тэрнийхээ одоо эсрэг одоо тий сайн болгох тийм гарч шийдлийг олохыг одоо нэг хүсдэггүй тэрний төлөө явдаггүй эсвэл бол аливаа шийдлийн талаар ингээд сонсоод тий ингээд айгүй амархан бууж өгдөг оо наа чи амар хэцүү юм биш тий өө яаж тэгэх юм бэ тий наа чи өстө боломжгүй надаа мөнгө байхгүй надаа тийм мэрэгжил байхгүй өө надад тэр сайхан бие хаа байхгүй өө надад тийм одоо хайртай халамжтай нөхөр байхгүй тий гэдэг ч юм уу эсвэл бол одоо тий надад тэр боломж байхгүй гэж харж одоо ярьдаг. За тэгээд ерөөсөө өөрийнхөө ирээдүг нэг ч удаа төсөөлөн бодож чаддаггүй. Зөвхөн одоогийнхоо нөхцөл байдал дээр дандаа 100% одоо төвлөрөөд идэг. Зөвхөн л одоо яг юу болж байна? Одоо маргааш яг миний банкны зээл болж байна. Одоо яг өнөөдөр энэ хүүхэд уралцсан уу? Одоо яг энэ нөхөр сохтуу байна уу гэдэг дээр л анхаарлаа хандуулад байдаг бол ерөөсөө энэ амь арга цаасан горимд амьдарч байна гэсэн үг юм аа. За тэгэхээр одоо миний ингээд та нартаа тий хүргье гэсэн хичээл маань одоо энд хүргээд өндөрлж гин. Тэгээ та нар маань асуух зүйл байвал асуу. Тэ би ингээд яг өөрийнхөө одоо мэдих зүйл байх юм бол чадхаараа ингээд хэлье. За тэгэхээр би өөрөө 43 настайдаа шинэ мэрэгжил эзэмшиж штэ. Тэгэхээр бид нэр оройтцсон биш. Биднэрт бүх зүйл боломжтой байдаг. Харин хамгийн гол нь бид нар боломжгүй гэж хараад байгаа тэр зүйлүүд маань бидний дотор байгаа тэр яриануд байгаа юм. Та өөртөө юмыг яаж одоо орчуулад байна гэдэгт л хамаг асуудал байгаад байгаа юм. Тэгэхээр та нараас маань асуулт байвал асуу те энд ерөөсөө ингээд зөв буруу өста хүй хай чи юм хийм мэддгүй юм юм уу ч юм уу тийм ерөөсөө байхгүй. Бүх асуулт зөв. Харин би тэрэнд нь хариулж чадхаар болвол хариулъя. Өнөхөр чадахгүй болвол за уучлаарай. Одоо наад чинь би чадахгүй юм байна. Тэгээд өөр хүмүүс
асууж өгөө ч гэдэг юм одоо ингээд хэлэх нь шүү дээ. За тэгэхээр 12 сарын 12-нд ингээд манай Нара Томсон багшийн энэ бага насны шарх эдгэдэг одоо сургалт нь явагдаж байгаа. Жана коучтай хамтарсан тий бага насны шархыг эдгэдэг энэ гайхалтай сургалт явагдаж байгаа. За тэгэхээр та нар маань хэрвээ тэрийг ингээд сонирхч ивэл тийшээ сууж болох юм. Маргааш бас миний шархны 5 хоногийн хөтөлбөр эхэлнэ. За тэгэхээр 5 хоногийн маань хөтөлбөрт суусан хүмүүс бол ингээд аюу гой гой сэтгэлдлүүдийг илгээдэг, эрүүлдэг тий. Үнэхээр бас зарим нэг зүйлийнхаа тий учир шалтгааныг олоод ойлгоцсон. За бага насныхаа одоо нэг ч гэсэн шархыг эдгээгээд гардаг. Тэгэхээр манай Нара Томсон багшийн хичээлүүд их гоё штэ уг нь. Нөгөө дандаа юун дээр байдаг аахгүй юу? Дандаа шинжлэх ухааны тийм одоо шинжлэх ухаан дээр те суурилсан. Гэхдээ нэг тийм онол гээд ахаасаа илүү энэ яаж амьдрал дээр хэрэгжих вэ те энэ амьдрал дээр үнэхээр хэрэгждэг юм уу гэдэг зүйлүүдийг аль эрт өөр дээрээ туршаад те үзээд за тэгээ олон олон хүмүүст